хийж байрлуулаад орсон. За тэгвэл өнөөдөр их хичээлийн сэдв. За тэгвэл өнөөдөр их хичээлтэй холбоотой юм хэлбэл цахилгаан гүйцэл гэж юу гэдэг вэ? Цахилгаан гүйцэл заалж байна. Нэг зүйлсэн цэнгүүдийн цэцэрлэг. За сайн байна. Цахилгаан цэнгүүдийн нэг зүйл хийсэн цэцэрлэг үү? За тэгвэл цахилгаан гүйцэл хаанаас хаашаа үүсдэг вэ? Ямар чиглэлтэй вэ? Нэг чиглэл. Чиглэл нь ямар байдаг вэ? Нэмэлцмигээс. За тэгвэл өнөөдөр их хичээлийн зорилго гарна. Өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ ямар зорилготой ажиллах вэ? Хэдийс эцэг маань яваатай. За тэгвэл зорилго нь юу гэж байна? Гүйцэтгэх хэмжих үү? Цахилгааны гүйцэтгэх хүчтэй юм. За цахилгааны хэлхээний гүйцэтгэхэд хүчтэй хамаарах гэсэн зорилго төвшүүлж болох уу? За өөр ямар зорилго төвшүүлмээр байна? Өөр ямар зорилго төвшүүлмээр байна? За тэгвэл хэм зорилго тавьчих үү? Цахилгаан хэлхээний за тэгвэл хэдүүлээ зорилготой тулгуурлаад таамаглал төвшүүлнэ. Цахилгаан хэлхээний гүйцэтгэх хүчлээс хэрхэн хамаарах байсан тийм үү? За та нарын хэсэг дээр таамаглал төвшүүлэх гэсэн зүйл байна. За энэ дээр бүгдээ таамаглал төвшүүлнэ. За таамаглал төвшүүлэхээс өмнө хүн болгон тусдаа таамаглал гаргана. За тус бүрдээ таамаглаад төвшүүлсэн бол хоорондоо харилцан ярьцсан. Ойлгох юм байна. За хоёроор ярьсан уу? За тэгвэл багаараа ярилцаад одоо хоёроо таамаглал төвшүүлэх хуудсан дээр бичих байна. За бүгдийн хуудсан дээр багаараа ярилцсан таамаглал бичих бичих.
шууд хамаатай. Шууд хамаатай. Ой, сэтэр чи. Шууд хамаатай. За босон баг байна уу? За таамаглал бусдаа танилцуулахдаа эхний багтай өмнө багтайгаа давцуулах үйл тайлбар хийнэ. Хэрвээ давцж байсан тайлбарлах шаардлага байхгүй юм байна. Асуугаас эхэлье. Манай улс цэглэгээ хэлэхэд гүйдлээс цэглэгээ гүйдлээс ирхэн хамаарахгүй гэсэн асуултад тэгээд таамаг төвшүүлсэн. Тэгээд бид нар ашууд хамаарна гэсэн. Тэгсэн таамаг төвшүүлсэн. Манай сайтын хүчлээсээ хамаарна гэж үзсэн. Хүчлээгээр гүйтгэн зөвлөсөн байгаа гүйтгэн байгаа гэсэн чинь тэгэхээр хилхэн гүйтгэн нь эрэг цэнгээс сөрөг сүмд рүү шилжих хөдөлгөөн. Манай багийн сайтын хүчлээс шууд хамаарна. Манай хамаагүй зүйлсээ эхний хоёр багтаа адилхан байна. Цэглэгийн шууд хамаарч гэж манай зүйл байгаа. Яасан бэ? Манай нөө цэглэгийн үйлдэлийг нэгсэнгээс сэнрүү үйлдэлсэн дээр цэглэгийн үйлдэл нөдөр нь Яасан. За тэгвэл одоо бүгдээрээ цааш нь юу хийх вэ гэхээр цэглэгийн хэлээр энгийн схем зурна. Схем зурхтаа амбар метр болон 3 метр болно. За тэгээ одоо цааш бүгд хичээлээ явуулахдаа өөрийн үндэсний хугацааг бүхнэ. Яаж бүхнийг мэдчих чадна тийм ээ? Инээсэн, уурсан. Яагийн бүх цараас нь 3 смайлыг зурж өөр өөртөө өгөх хэрэгтэй. Тийм үү? Яасан. За нэг цаашаа хэлээд схем зургаа. За хоёр хоорондоо ярьж байгаа гэхдээ зураг үзэхгүй. Хоёр хоорондоо ярьж байгаа. Зурж үзье. За таагаар ярьж байгаа. Хоорондоо ярьж байгаа.
Дууссан. Дууссан байна. За бүгд ханхаа хүнээс байна. Нэг зүйлээс шууд хамаатай. Оста. За бүгд би рүү гараад дэш өргөч идэх үү? Бүгд багийнхандаа гараад дэш өргөч. Аавар мэдээ хэрэгцээ шууд хамаатай. За тэндээ баг харж байна уу? Би баг харж байна. Мөнгөчгийн байж байгаа зүрх зүг үү? За тэгвэл одоо хэдүүл яриах юм. Тэндээс багцаас сонгож аваад өштэй цаваараа босгох. Багаас нэг шүү босгох.
Манай багийн туршилтын завар нь батарейг суурьнд нь байрлуулах, дараа нь тэжээл үүсгчийг нэмэх туйлтай ампер метрт холбох, тэгээд ампер метрийг нөгөө зүрийн хэрэглэгчтэй холбох, хэрэглэгчтэй вольт метрийг зэрэгтэй холболтоор холбох, нөгөө зүрийг туйлтай хасах туйлтай холбох. Энэ туршилтын завар гарсан байгаа юм. За тэрийн хоёр багийн туршилтын заварыг өөрсдөө тавтаа асуултаар туршилтаа дараа айгүй ашигны завар туршилтаа нэг юм уу? Туршилтаа хийхдээ туршилтын ажлын үзэг ашиглана. Туршилтын ажлын үзэг ашиглана. Аль болны заварыг мөнгө.
Байж байгаа. Нэмэх хаас гэсэн. Та нар өөрсдөө зүг болсон байж байгаа. Энэ асуу. Одоо энэ нэг. Одоо бичиж. Одоо тэр энэ гүд юм дээр бичиж. Гүд дээр нэг Одоо энийг зөв.
энэ чи хасах зэмтэй. Чи нэмэх зэмээс биччихээ юм шүү. 이제 보러 왔잖아요. Final army dursun amp. Seni utramo. Hayır mı da bu? Ne hayır? Anne tarafına hayır. Dura. Dört bin ne yarmınik? Ne За болцсон уу? За болсон бол дүүстэй. За дүүстэй бичээ. За цог баримтаа тайлбарлах бэлдэж шүү.
Гаргасан. За тийм баг сайн байна. Болцсон байна шүү. За түүнтэй бичиж гэнэ. За болсон уу дуусах юм. За самбар гараад гараатко байгуулсан уу? За гараатын цаас өгсөн байгаа учраас гараатко байгуулсан.
За тэдний сугарын багийн бүх дараагийн багийн дүгнэлтийг сонсож байна. Манай болохоор гүйцэтгэх болохоор нэг төлөөс залхах 1.2-ээс 2-ыг залхах 3.4 дахиад залхах гэсэн хүчин ихсэжсэн. Харин гүйцэтгэх нь болохоор нэг төлөөс залхах 1.2, 2 төлөөс залхах 1.4, 3 төлөөс залхах 1.8 гэдэг нь 200, 400, 800 орсон. Тэр нь болохоор миллиампер болохоор арын хасах 3 зэрэг гээд 72 явсан. Тэгээд гүйцэтгэх хэсэд хүчтэй ихснээр шууд хамааралтай болов хүчтэй. За гүйтэл ихсгэд Хүчтэй нь бор. яа дараа гэх юм. За энэ За манай болохоор тэний таны үнэхээр мөн гүйл баг хүчлийн зал нэмэгдчихсэн гэдэг нь болохоор нэг бичлэг залхах 1.3 байсан бол 2 залхах 2 бичлэг залхах 3 байл талаад 3 бичлэг залхах 4.2 байл талсан. Үүн материалын тоо нэмэгдсэн гэл маань улам тодорч ирсэн. яагаад битрийн тань нэмхийг гүйлвчнүүд нэмдэд байгаа юм. Гэрлийн тав яагаад гэдэг юм. Өөрөгийн уйлт хийсэд байгаа шүү. Уйлт хийсэд байгаа учраас гэрлийн тав байсан. За сайн. За та хоёроос ялгаатай зүйлээ хэлсэн байгуулаас. За ялгаатай зүйл байхгүй ихэнх үнэтэй л авч байгаа юм. Манай гүйцлийн хүчтэй шууд хамааралтай гэж байна. Тэр үстээс арай өөр юм. Хүчтэй шууд хамааралтай. За сайн байна. Гүйцлийн эсвэл хүчтэй гэсэн гүйцлийн багс хүчтэй багс гэсэн байна. За цаасан. Хүчтэй юм. За ихийг өгөө. За одоо өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дүгнээд би өнөөдөр ийм зүйл мэдээж авлаа гэж өөрсдөө үүсэн үнэний дор. За энэ за тэгээд хичээл амжилттай орсон сургалтаа баярлалаа.